Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 59 дугаар хэсэг. Тозия энэ шин тухтаа унтаж чадсангүй. Хайластад гарсан хэрэгээс Симотог яаж салах вэ гэж бодож байхад нөгөө талаас Шанхайд байгаа алтыг яах вэ гэж бодогдоно. Ингээд сэтгэл нь хоёр доод яах ч учраа үл олно. Одоо Шанхай руу бие хүн явуулбал дээрв. Америкийн банкны гарт орсон бол тийм амархан авч чадахгүй. Уран ларг хэрэгтэй. Юуны өмнө Юкитэй хийсэн грэний болцлыг мэдэх нь чухал. Ялангуяа алтыг өвлөг талаар хэрхэн тохирсныг мэдээгүй цагт Юкиг устгаж болохгүй. Тозия энэ хоёр бодлынхон аль нэг чухалчлахаан тогтоон шийдэж чадлаггүй хэвтэртийн хөлбөрсөөр үүр цайлглаа. Тэгээд үд хүргээд жанжин сүм явхаас өөр аргагүй боллоо. Тэгээд оройн галтргэнд сууж хан ширээгийн чиглэлд гарлаа. Тэрээр богоондон хоёулаа суусан бөгөөд харин түүнийг бараад живаа хэдэн дарга нар өөр богоонд суужээ. Тозия ажил төрлийн талаар армийн тагнуулын газрын орлогч даргатай ярих зүйл нэлээд байсан атал дуугүй явлаа. Инхүү ус болгочихсон юм шиг явсаар маргааш нь 10 цагийн хэрд Вангийн сүм дээр ирлээ. Жирмийн чуулганы төв гэж алдарсан Вангийн сүмд галт тэргийг ирэхэд тентхийн цэргийн төлөөлөгч буудал дээр ирж Тозияг хүндэтгэн угтлаа. Төлөөлөгчийн газрынхан хайластад болсон хэрэг явдлын талаар нэмэн тодруулсан зүйлийн Тозияд танилцууллаа. Бид Монголын хэлний хэний тавьсан шаардлагатай танилцаад бараг айлуудыг ямар ч нөхцөлд нүүлгэж болохгүй гэдгийг Симото зөвлөсөн. Гэтэл бидний санамжийг хайхарсангүй. Тэгээд зогсоогүй Монголын хэлийнхэнтэй үзэлцэх бололцоо гарсаар байтал гараан хөмхөд өнгөрсөн байна шүү дээ. Иймээс бараг айлуудыг нүүлгсэн явдал бол гэмт хэрэг. Бид бараг айлуудыг дахиад Монголын хэл рүү нүүлгэхээр бие төлөөлөгчөө явуулсан. Гэтэл Монголын хэлийн цэргүүд Номон хаан бүр давууны орчим газрыг хамгаалаад улаан хөлтэй амтж гიშгүүлэхгүй болсон байна. Ийм дайрмын удирдлагаас өгсөн үргийг хөсөрдүүлсэн хүмүүсийг хариуцлагад татах ёстой гэж үзэж байгаа юм. Гэж хатуу шаардлага тавилаа. Бараг айлуудыг Монголын хэлээс гаргаад хаан буулгасан байна. Тэднийг Авдар нуурын суурны орчим газар нутаглуулсан гэж цагдаагийн газрын дарга үүргийнхэн дагуу илтгэв. Тэгээд цагдаагийн дарга яриагаан үргэлжлүүлэн Кака бараг айлууд Монголын хэлээс нүүж эхэлсэн тэр өдрөөс хойш 3 хоног цасан шуурга тавьсан. Ихэнх айлууд малаан шуурга уруудуулан алдсан төдийгүй зарим хүмүүс төөрч осолдсон. Өнгөрдөг шөнийн мэдээгээр бол шуурганд төөрч өгсөн 5 хүний хүүрийг олоод байна. Одоо 10-аад хүн яасан мэдэгдэхгүй байгаа төдийгүй айлуудын мал хээхэн тоогоор хөлбөрч байгаа тул айлууд хүнд байдалд орсон. Тозия Вангийн сүмийнхэнтэй чингэж ярилцахдаа зарим зүйлийг сэтгэлдээ тэмдэглэн тогтоогоод хан ширээ рүү хөдлөлөө. Галт тэрэг сонилонгоос цаашлах тусам их хянганы өндөр сүрлэг уулс бүхий хөндийг уруудан урссан тур голын хөвөөгөөр тахиралдсан төмөр зам голыг хөндлөн гулд сүлжсээр цаашлах тусам нарийн хавцал руу орж үргэлжилсээр халуун аршаан хүрнэ. Оройн сэрүүн сэлэх сэвэлзэн цагаан гэгээ тасрах үед халуун аршаан нэрлээ. Халуун аршаанаас хан ширээ хүртэл 70-аад бээр болохоор 2 цагийн дараа хан ширээд хүрэх ажээ. Тозия цагаан хартал 18 цаг болжээ. Тэрээр цонхоор ширтэн янжууран уугуулах хагаад ирээсгээс галт тэр хөдөлсөний дараа цонхны сан үргэлжилсэн харанхуй руу гөлөрж суухдаа Совдагийн тухай санамсаргүй бодлоо. Тэгээд Сафранов Йоши хоёрыг саналаа. Өвлийн дунд сарын 25-ны таргил сарны цайвар гэгэнд халах голын мэс цайрагнан төөний эргээр хөвөрсөн төмөр замын дагуу дардан зам зурайн. Энэ дардан зам хан ширээ хүрч цаашаа хайлаар хүрдэг билээ. Дардан зам ханан уулын урд тал буун уулын хормой орон хандгайтын даваа чиглэхтэн
төмөр зам хөндлөн гарчээ. Сар сарвал төмөр замын гарц тозияад тодоос тод харагдана. Чингэд тэртээд өнгөрсөн нэгэн бодол сэтгэлд орон гарan эргэлдэх тэрхэн зур тозия амандан. Энэ гарцнаас 5 байр яваад гал тэрэгний суйрлав болсон өнөө мөрөг цөглсөн дохой хүрнэ гэж өглөн. Тозия янжуран уулан цонх руу шагаан харснаа тайсаа тэр жил энд гал тэрэгний суйрлав болсныг та сонссон уу гэж асуулаа. Шиожагака би тэр үед энд байсан шүү дээ. Тэгвэл та совдагийн суурьсныг мэдх юм шиг дээ. Мэдлгүй яхав. Тэгэхэд би судалгааны ажилд оролцсон юм. Та тэгэхэд энд ирсэн шүү дээ. Совдагийн садангийн нэг хүн хожим энд ирж ирээси хан ширэнгийнхэнд өглөг өргөж тайлах хийснийг та мэдэх үү? Кака миний мэдхэд тийм тайлах энд болоогүй. Бэн тагнуулын хэсэг өдөрдөж байсан болохоор ажил төрлийн үргээр эндхийн бүх юмыг гадарлана. Тиймээс штабд очихлон эндхийг хариуцж байсан. Харин совдагийн садан төрлийн хүн энд ирж тайлах кейснийг дуулаагүй шүү. Ер нь ирээгүй гэдгийг баталж чаднаа. Яагаад вэ гэвэл энд ховын ажил төрлөөр ирж байсан өөр монголчуудыг бид халуун мөрөөр нь мөшигдөг байсан юм. Тайса совдагийн цөнгөтэй юмыг эндээс олсон нэг хүн түүнийг нь ураг төрлийн хүнд өгсөн гэдэг юм. Та үүнийг мэдэх үү? Гал тэргийн сууж яваад сүрсэн хүмүүст холбогдох зүйлийг тодруулах ажлыг бид өдөрдөж байсан. Ер нь совдагийн юм гэхэд давны дасархаа жиндээс олдоогүй шүү. Гэхэд тозия сэтгэлдэн сони юм да. Күнэрэн чинь эндхийн мухар толгойтнуудыг илрүүлэх Монголын хэлд манай тагнуулыг оруулах ажлыг өдөрдөж байсан шүү дээ. Тэгээд эдний шугамар амь өргөцсөн хүмүүст холбогдох баримтуудыг шалгах үүргийг удирдлагаас өгсөн. Хэн тэр цүнхийг юукид өгч толгоог нь нэргүүлсэн бол юук яагаад энэ бүхнийг над хэлсэн бэ? Санаанаасаа боловсруулсан зүйл баймааргүй юм. Тэглэр хэн нэг хүн үүнийг сэдэж юукийг монхруулсан хэрэг. Энд яг ямар зангилаа байна? Цүнх. Совда гал тэрэгний суурилд өртөлгүй амьд үлдсэн бол яа. Тиймээс өөрийгөө сүрсэн гэдгийг батлахын тулд цүнхэн зориуд явуулсан байж болно. Бурхан минь, энэ чи юу гэсүг вэ? Совдаг хорлох ажиллагааг юукэ Сафрановоос дуулсан байвал яа. Би ингэж гин алдах гэж бодно. Тозия хан ширээ хүртлэн хурандаа та юм ярьсангүй. Гагцгүй түүний сэтгэлд совдаал бодогдно. Гэвч тозия Сафрановыг хардах бодолдоо эргэлзэн. Энг хүнслэл байлаа. Совдаг хорлуулсан ажиллагааг юуки мэдж байсан бол тозията дахин эвлэрэхгүй байсан ажээ. Хан ширээс гарсан ачааны 3 тэрэгний араас 4 суудлын тэрэг дагжээ. Тэр тэрэгнүүд хандгайтын даваан дээр бүгдээрийн зогслоо. Суудлын тэрэгнээс буусан Япон дарга нар тозияг тойрон зогсож, нэлмийн цайргансан цасан дарагдж мэлийсэн цагаан талыг ширтэн зогсоход, зарим нь тэнгэрийн хаяатаа нийлсэн цэнхэр манан шиг гэгэнэн сүмэлзэн буй хэлийн зүг дурандан. Тозия хандгайтын нурууны зүүн шударган хэсэг намхавтар уулсын нэг хөндийг дагуулan дуранд зогсохдоо 60 шахан бэрийн тэртээ цагаан цасан дарагдсан талд гялтган цайргансан 2 гялан ямыг дурандан ажиглагтан автар нуурын мөс шүвдэ гэж дотрон бодно. Тозия 16 жилийн өмнө Монголоос буцахтаа халах голоор гарч жанжин сүмдэр ирсэн санав. Тозия 7 нуурын ойролцоо харлан бараантаж байгаа бараан ямыг харснаа тэр зүг рүү гараараа зааж замын зүүнтэй бараантаж байгаа тэр суурин урд өмнө энд байгаагүй юмсан гэлээ. Кака тэрвэл онгоцны хээрийн буудал. Хойтон хавраас тагнуулын нислэгт ашиглах юм. Одоо цэргийн хуарангуудын барилгыг барьж дуусаад байгаа гэж илтгэлээ. Тозия тагнуулын газрын орлогч даргын яриаг сонсоод даваан дээр зогсож эргэн тойрныг ажигласнаа суудлын тэрэг рүү эргэлээ.
Чингэд ачааны машинуудын гаргасан мөрөөр суудлын тэргүүдэд цуварч хурдалсаар шовгуйт голын гүрээр гараад зүүн тийшгэн эргэж дардан замаан даган Жанжин сүмийг чиглэв. Жанжин сүм эндээс 30 байражээ. Өвлийн цонхгөр нар тэнгэрийг голлон үд болж байхад ирсэн Тозия Симототой уулзаад байдал төлөвийг яриулаад "Баргынхны байдал төлөвтэйг ямар байна вэ?" гэлээ. "Айлуудыг таны тушаалаар наашин татаж авчирсан. Хэдий тийм боловч байдал эвгүй л байна. Баргуудын мал халах голын хавьд дасахгүй өлдөж осгоод байна. Цаг агарын энэ байдлыг хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж боломж гарвал Монголын хэлийнхэнтэй нийлчих гээд байна. Ялангуяа 50 гэрийн ахлагч Ёшиг барьж хэлийнхэн тушаасан хийгээд ахлагчийн гэрвэл манай 2 цагдааг тонилгосон явдлыг мэдснээс хойш баргууд Монголын талд орвчих гээд байдаг болсон." Гэхэд Тозия Симотогийн талаар ярьсан халуун аршааны төлөөлөгч Вангийн сүмийнхний үгийг саналаа. Тэгээд дотроо "Эднэр Симотог хавчиж байгаа юм байна. Ноднын Вэйдад Симотог хавлахдаа миний нэрийг барьж хотоос хот тэнсэн юу ч хийдгүй зугаалж наргиж явдаг хүн гэсэн байсан. Сая тэр санаагаа гаргасан. Тиймээс гэм тэрэг татаж хариуцлах хүлээлгэхийг мэрийгээд байгаа хэрэг. Үүнээс өмнө эднэр Симотог илэрхий муулж чаддаггүй байсан. Түүнийг цол ахиулах тухай тодорхойлтонд тагнуулын газрын дарга гарын үсэг зурсан мөртлөө Вэйдад амаар танилцуулахтаа Тозия саны саналыг бодож дэмжилээ гэж хэлсэн байсан. Энэ бүхнээс үзвэл эд өөр хоорондоо яггүй өшөөтэй хүмүүс байна. Тагнуулын газрын даргаыг өөрийнх нь аргаар өөрийг нь дөнгөж өгсөөхөөс Симотод бий. Тиймээс Симотод бололцоо олгох хэрэгтэй. Надтай болон шавнар армын оролдож болохгүй гэдгийг штабынхны зүрхэнд ортол ойлгуулах хэрэгтэй. Барга айлуудыг нүүлгэхийг намайг тушаасан гэдгийг мэдж байгаа мөртлөө данган Симотогийн буруу болохыг хичээгээд байгаа нь илэрхий. Тэгэхээр эднийг өөрсдийн хашраах нь чухал гэж бодлоо. Тозия Симототой уулзаж байдал төлөвийг мэдсэний дараа Аяна улсуутай уулзав. Тэрээр Аяна улсуутай нүүр учирч байгаагүй боловч сургаар нь танина. Нодны Токиод очихтаа харлуу хэмээх нууц байгууллагын тэргүүнтэй уулзахад тэрээр Аяна улсууг тэнгэр тултал магтаад архин толгоогоо мэдүүлчихгүй бол тун авхаалжтай хүн гэж билээ. Тозия дэслэгчийн гадаад байдлыг ажиглан хөлөөсөн толгой хүртэл ажиглаад "Аргагүй золботоо сайхан юм" гэж бодоод "За дэслэгч наашаан суу" гэд давчи өрөөний гол зассан ширээний хажуугийн сандал руу заагаад яриагаан үргэлжлүүлэн "Урвагч нарын талаар юу бодож байна да?" гэж ерөнхийлөн асуулаа. Юмыг бодож тунгаад сураагүй хүн бол үүнд ганцхан үгээр хариулах ёстой аж. Гэтэл Аяна улсуу хэсэгхэн зур бодох зур Тозия түүнийг ажиглан суухдаа өөрийг нь Монголын талд илчилсэн Ёшид альхэр өшрөхөх бол отол мэдэгдэн дээ. Ер нь бие биенийхэн алдааг далимдуулж өшрөхөн хонцгондог зам бол манай армийн дарга нарын ганц өвдөө. Үүнийг ашиглаж чадсан хүн тушаал дэвшиж чадна. Өөрийгөө ч хамгаалж дөнгөн. Муу хэлвэлсэн муу хэлснийг дөнгөхийн тулд дээгүр тушаалын хүмүүсийн ар өрөөр гүйж муулаад тал засан зусардна. Ингэж дөнгүүлсэн хариугаан авахын тулд цагдаагийн туршуул хөлсний алан хядагч нарт мөнгө сутгаж удам судраар нь хүйс тэмдэрхийг улаана. Аяна улсуу үүнийг хослуулж чадах л хүнээ нэг. Харин Ёши Аяна улсуугийн гарт амин алдахгүй, харин улааныхны гарт өртөх тавилантай байж дээ гэж бодно. Ахлагчийн хувьд гэвэл түүнийг өчиггүй цаазлах хэрэгтэй. Харин Ёшигийн хувьд бодох хэрэгтэй юм. Ёши бол Жанжин штат итгэлтэй хүн. Тиймээс армийн нууцыг илчилсэн даруул миний нууцыг илчлэх нь улаантай тоглох тоглоомыг сэдэх боломж олгосон байж болох тал та. Ийм аргыг тагнуулын туршлагатай Ёши шиг хүмүүс эзэмшсэн байдаг. Үе удмаараа самурайн Бусидо ёсыг сагсан Ёши армийн нууцыг тийм ч амархан алдах ёсгүй. Би Ёшигийн оронд байсан бол ийм замыг сонгож авах байсан. Өөр ашигтай сэжим гарахгүй гэж Аяна улсуу хэлэхэд Тозия гайхлаа. Тэрээр ийм үг Аяна улсуугаас сонсно гэж бодоогүй.
Энэ бол өөрийнхөө амийг тэнгэрт өргөдөг, бусад ёсыг мах цусандан шингээсэн жинхэнэ самурай эзэн хааны үнэнч боолын үг байх ёстой ажээ. Аяна усу самурайн ёсыг ингэж эрхэмлдэг гэдгийг Тозуя зүудлээчгүй билээ. Тозуя Аяна усугийн царайг ширтэн Тоямагийн үг тэгэж их магтдаг учраас ийм л улам өртөө байж дээ гэж бодохдоо Харлуу нийгэмлэгийн удирдагч Тоямагийн ярьсныг санав. Чүса Симото-сан армийн удирдлагын шийдийг харгалзалгүй бараг айлуудыг хайлаастаас нүүлгсэн байна. Армийн зорилгыг бараг айлуудад ойлгуулах талаар гараан хөмгөж байжээ. Иймээс Симото-саныг хариуцлагад татахыг зарим удирдах ажилтнууд шаардаад байгаа юм. Гэт Тозуя Аяна усу руу харцаан ахицлав. Миний бодлоор бол Симото өөрийнх нь дур зоргоор нүлгээгүй байх. Ямар нэг өдөрдөмж авсан байх л ёстой. Симото тийм гом ажил хийх хүн биш ээ. Хэрв Симото армийн удирдлагаас ямар нэг өдөрдөмж аваагүй гэж үзвэл бараг айлуудыг нүүлгэхээс өөр зам байгаагүй. Монголын хэлийнхний шаардлагыг хүлээж авахгүй бол зэвсэг төмөргөлтөнд гарах ёстой байсан. Ингэвэл бараг айлууд хамгийн түрүүнд сүрнэ. Харин манай цэргүүд хэдэн гуйлагчин баргууд тэр тусман буян заяагүй хоосон хүмүүсийн төлөө амиан зориулж тэднийг хамгаална гэдэг бол самурайн ёсонд харштай. Доод хүмүүсийн төлөө амиа тэнгэрт өргөнө гэдэг чинь муусан баргуудыг эзэн хаан Хирохитогоос дээгүүр үнэлсэн хэрэг. Самурай нар бол зөвхөн эзэн хааны сайн сайхны төлөө амиан өргөх ёстой. Гэхэд Тозуя сэтгэлдэн Тояма үнийг самурайн үзэл санаагаар хүмүүжүүлж чадсан байна шүү гэж бодлоо. Ёши танаа хэсхэн ажиллагааны талаар ямар өөрөг өгсөн бэ? Бид Ёшигийн ажилд хэрэгцээтэй хүмүүсийг Монголын хэлжтээс баримтлах ёстойгоос гадна Монголын цэргийн анги, зэвсэг хүчний байрлал, хамгаалалт, ард талын системийг хэлбэж авах ёстой байсан. Гэхдээ Ёши энэ талаар тухайн үед өдөрдөмж өгнө гэсэн юм. Дэмэс манай хэсгийн ажиллагаа Симотод шууд хамаагүй юм гэж Симотог хариуцлагаас хүнд ирүүлв. Тозуя хайлаастын зүүн талд байгаа бараг айлуудаас нэг ахмадыг дуудуулж уулзлаа. Ёши хайлаастын зүүн талд хийсэн баяр зүүнхэн тодруулалтын материалыг өөрөө аваад явсан юм. Тиймээс хээрийн зураг хадгалдаг нууцын авдарт их материал үлдээгүй гэж ярианыхаа төгсгөлд ахмад ховлох байдалтай ярьлаа. Тозуя энэ үгийг сонсоод ахмадаас юу ч асуух хэрэггүй гэж үзлээ. Тозуя хайлааст болсон хэрэг явдлыг судлаад тагнуулын газрын орлогчийн саналыг асуулаа. Тэрээр удирдлагатай ярих яриагаан яггүй бодож боловсруулсан болохоор Симото Аяна усу хоёрын талаар хэн хэнд нь тал засахыг хичээхдээ Тозуягийн амыг хүлээс хийж байгаа нь элт ажээ. Гака Симотогийн хувьд хариуцлага алдсан гэж үзэхэд хэцүү байна. Наривчлан ухах юм бол юм гарч болох л да. Халуун аршаан вангийн сүмийнхний үг ор үндэсгүй зүйл биш ээ. Гэхдээ бас ч баталгаатай зүйл биш. Гэхэд Тозуя хурандагийн бөөрөн хэлсэн үгэнд дургуйцэж "За ноён хурандаа минь хүний толгой эргүүлчихээр бодлон гарч шалиагүй байна. Нөгөө талаар бараг айлуудын талаар бол би өөрөө нүүлгэх өдөрдөмж өгсөн юм" гэж ууртай хэлээд хялам хийсэн харцаар ширвэсхэн харсанд хурандаа суулхан дуугаар "Гака бараг айлуудыг та нүүлгэх шийд өгсөн бол энд яриад байх юм алга байна шүү дээ. Гэхдээ манай дарга Симото тэмч сайн биш. Би бол тантай санал нэгтэй байна. Харин удирдлага маань юу гэх юм бол да" гэж учрлав. Тэгвэл танаа дарга ямар удирдамж өгсөн юм? Симото саныг олигтойхон муулч хүмүүсийн тодорхойлт баталгааг сонирхоод байх шиг байсан. Түүнээс надад тэг ингэж онцгойлсон даалгасан зүйл байхгүй. Чи тэгвэл Симотогийн талаар тусгайд нь тодорхойлт бичээд олдсон ахар шахар зүйлээ даргадан өгөх хэрэггүй. Та гарын үсэг өгөөд надаас авчих болно шүү дээ. Та чинь манай хэлтсэн ерөнхий зөвлөх учраас надаас тэр зүйлийг авах эрх бүхий хүний нэг. Нөгөө талаар та миний зүтгэлийг бодох биз дээ. Энэ бүхнийг танд л гэж хэлж байгаа юм. Би өөрөө Симотод муугүй. Ганцхан манай дарга нарын мэдэл их. Тэгээд дурааран болохоор над шиг будааны хүүхэд яах вэ? Тушаал бол тушаал. Гэхэд Тозуя чинэндэн энэ золиг бас эрх тушаал горилдог новш байх нэ. Тэгээд эгзгийн таруул сурсан золиг байна. Симотогийн талаар цуглуулсан материалаа над өгтөн азэг хөлсөй нэгтэг байна шүү гэж бодоод "Тайса чи юмыг аваа уран сэтгэдэг хэрсэн ухаантай хүү юм.
Симотогийн талаар овжин санаа гаргасан чи сайн хэрэг. Харин таны надад өгөх гээд байгаа зүйл чинь ажил хэрэгт тийм их холбогдолтой юм уу да? Гэлээ. Гака би ч ажил хэргийн талаар нэлээ юм сэтгэе гэж боддог юм л да. Даанч манай дарга дэндүү идэвхгүй хүн болохоор ажлын арга барилаар зөрөлдөх юм их гардаг. Ер нь хурц сэтгэдэг хүнд манай дарга дургүй. Тэм зүйлийг занганд оруулчихдаг. Гэмтээ сэтгэлгээ гэж хайгаад миний ажлыг дэмждэггүй юм. Нүунийг үедээ сан мэдэхгүй болохоор намайг тань шиг үнэлэхгүй байхаа. Харин сонорт нь хүргэж чадвал өөрөөр хандах нь эргэлзээгүй хэрэг. Гэхэд Тозуя дооглонгуй байдлаар бэ таныг армийн удирдлага танилцуулъя. Та чинь армийн сайдвуулч мэдмээр хурц хүн байна шүү. Гэхэд хурандагийн нүүр чих нь улаалаа. Тэрээр Тозуя цаашлуулж байна гэдгийг мэдээд дотроо энэ хөгшөнд хэрэггүй юм ярьчихлаа. Одоо очиод л хусуулна да гэж бодоод зүрхэн зогсчих шиг болжээ. Тозуя авдар нуураас явахын өмнө тусгай холбоогоор армийн удирдагчтай цаг гаруй ярьлаа. Тэрээр хайлаастын асуудлын талаар ярилцахдаа Жанжин штабт элтгэх хуудсыг өөрөм бичгээр шийдэж, мөн байр зүйн тодруулалтын ажлыг төр зогсоож, өөр шинэ хэсэг зохион байгуулах санал боловсруулснаа тайлбарлав. Чингээ Тозуя Синзин рүү буцахын өмнө Симотог дуудаж уулзаад тагнуулын газрын дарга орлогч хоёр чиний талаар сайн хэлхээсээ муу хэлэх нь илүү юм байна. Чи энэ талаар өөрөн юм бодох биз. Харин Чиуи Айнаусуу чамайг тунсан хамгаалж байна шүү. Ер нь итгэж болох хүн гэдэг нь илэрхий боллоо гэж хэлжээ. Эзэн түгүрний армийн нэр хүндэд хар толбос суулгасан хасан нуурын дуйлаанд зэвүүргсэн эзэн хан Хирохито засгийн газар Жанжин штабын хэдийг яггүй баалсны адилаар халах голын ажиллагаанд чөлөр болох шигсэн Кавантуны армийн удирдлагын зарим хүмүүсийг чамбайхан зэмлэхтэн дагнуулын хилцэн удирдлагыг нэр цохон заажээ. Уэда ширвээс ахлан сөрвөлзүүлэн уурлаж дагнуулын хилцэн хэдийг толгой дараалан загнаад гагцгүй Тозуягийн шавнарт муу үг хэлэлгүй өнгөрлөө. Уэда Жанжин штабын дарга зэмлүүлсэндэн уурлаж цагдаагийн газрынхныг зүгээр өнгөрөөсөнгүй. Тэгээд эвгүй байдлаас гарах хийгээд Номон хаан Зэкэн ажиллагааг эхлүүлэхэд холбогдолтой урьдчилсан ажиллагааны нэг халах голын сав газрын байр зүйн тодруулалтыг үргэлжлүүлэхийн тулд санаачлаг гаргасан Тозуягийн төлөвлөгөөтэй танилцаад сэтгэл нь жаахан уужирчээ. Тозуягийн төлөвлөгөөг Жанжин штабч дэмжижээ. Тэрээр хил дээр зэвсэгт мөргөлдөн гаргах замаар хэлийн гүнд цөмөрч тодорхой газруудыг онцолж судалгаа хийж дуустал хэлийн хинтээ хориглон байлдах ажиллагаа боловсруулсан ажээ. Үнэн дээр энэ санааг Симото гаргасан болохоор түүнийг нэг шат дэвшүүлж Айнаусууд Ахмад цол хайрлав. Симото шин цол хэрэгэм авсны дараа Жанжин сүмээс яваад 7 хоног гэж байхад газрын зургийн шинэ хэсэг халах гол руу гарлаа. Харин Айнаусуг Монголын хил дээр ажиллуулах нь зогсгүй гэж үзээд шинэ ажилд томилон Харбин руу явууллаа. Айнаусуг хил дээр ажиллах тусгай хэсэгт оруулбал хэлийнхэн нэхэмжлэх эзгийг хянан үзсэн Симото түүнийг Харбины төлөөлөгчийн газар байдаг армийн тагнуулын хэсэгт ажиллуулах санал оруулсан агаад Тозуя түүнд тусгай даалгавар өгчээ. Тэрээр хянгнаас найдвартай хоригдол олж хоригдлуудын дунд ажиллуулахын зэрэгцээ эрүүгийн хэрэгтэнтэй тусгайлан ажиллах ёстой байлаа. 59 дугаар хэсэг төгсөв.